Сайн байцгаана үзэгчдээ бид та бүхэндээ цаг үеийн байдалтай газар тариалангийн салбарын хөдөө аж ахуйн салбарын мэдээллийг хүргэж байгаа газар дээрээс нь хүргэж байгаа тариаланчид ярьж байна подкастынхаа ээлж дугаарыг хүргэх гэж байна. Түмэн бут компани бригад дээр ирсэн байна. Тэгээд яг энэ бригадынхаа одоо үйл ажиллагаатай танилцаад будааны чанар ингээд бүхэл зүйлтэй танилцаад явж байна. Тэгээд яг өнөөдрийн байдлаар энэ жил бол тариаланчид маань маш их гантай юм жил тохиосон. Тэгээд энэ талаас бид бас олон жилийн салбарт хүчин зүтгэж яваа хөдөө аж ахуйн гавьяатай ажилтан даваах бахтайгаа ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Тэгээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Бусдын бэлгнээс амны бэлэг гэж яг одоо ургасан дундаа ингээд сууж ин. Тэгээд энэ жил одоо бас тийм хүндхэн жил байсан ургасан хэмжээ таатай биш. Тэгтээ одоо бусдын бэлгнээс амны бэлгээ гэж одоо сайхан ургасаа хороож ин. Арай дуусаагүй байна. Улаанбаатараа дууссан араасандаа л ороод ингээд явж байна. Тэгээ энэ жилийн хувьд одоо байгаль цагууны хувьд ер нь одоо газар тариалангийн үйлдвэрлэл бол хүссэн хүсээгүй байгаль цагуураас одоо хамааралтай юм байдаг. Тэгээд энэ жилийн хувьд бол үнэхээр одоо бас их хүнд зам одоо болж өнгөрлөө. Гол нь одоо жишээл манай баруун хараа сангийн аж ахуйд бол баруун хараа Баянгол сумд тухайлбал миний тарьсан талбайдаар 8 сарын 19-ээс 20 шилжих шинэл одоо нэг бороо орж анхны бороо шүү дээ. Өмнө нь энэ Баянгол сумынхаа төвөөс одоо хоошоогоо буюу дархан тал руугаа 2-3 удаа орсон. Орохдоо бол 1-2 мм хурдмөнс ороод маргааш нь нөгөөдөр нь халуунаар гараад ингээд ерөөсөө энэ жилийн хувьд бол байгаль цагуур их хүнд байлээ. Гэлээч бас одоо сүүлийн ийм үеуд байсныг бол одоо би 1980 оноос хойш энэ газар тариалангийн үйлдвэрлэл явж байгаа. Миний мэдхээр бол одоо 2000 2001 2004 хүртэл нэг иймэрхүү бас байсан шүү. Бороо хор айгүй их одоо багтаа орсон ч одоо их өдөр нь дулаан ихтэй аймгийн нутж дөрөв авж ялна шүү дээ. Одоо манай Баярмана даргын үед энэ тэр одоо тийм үе бол байсан. Тэгвэл жиг тийм байсан. За энэ жилийн хувьд бол одоо бороо их тийм харилцсан адилгүй орсон бороо нь бас өгөөж бас одоо харьцангуй өгөөж багтаа гэдэг би хэлэхдээ өнөөдөр нэг 2-3 мм хурдмөнс орлоо гэхэд дахиад залгаад нэг 7-10 хоног нар гарчаар л нөгөөх маань бүтээмжгүй үндсэндээ хүрэхгүй. Ийм одоо байгаад байлаа. Тэгээд би энэ байгаад байгаагийн хэлэхдээ манай баруун хараагаас хоошоо дархан тал руугаа бол уг нь ганц нэгэн бороо ороод байсан. Уршаа миний тарьсан тал руугаа юм баруун хараагаас тал руугаа бол бороо тэгж их ороодч орсон ийм жил байсан. Гэтэл яг бүхэн одоо өнөөдөр яг би одоо гаагаас Улаанбаатар хэлэх зүгээр одоо хэцүү юм. Тэгтээ хэлэхгүй дарахгүй нэг 5 мав авж гин. Аравс нэг 3-4 авж байна. Тэгтээ бороо ороогүй хөхт одоо ингэж авж байгаа. Ялангуяа Улаанбаатарг бол би одоо өмнө дээр 2000 он чарж исэн яасан ч төсвөртэй юм гэж энэ жил бол бүр харлаа шүү дээ. Одоо би тариа 5 сарын 13-наас 18-ны хооронд одоо Улаанбаатараа тарьсан. Тэгээд тэрнээс хойш бороо үзэхгүйс байгаад 8 сарын одоо 19-нд бороо орлоо гэж шүү дээ. Тэр хооронд одоо бид нар юу хийвгэл одоо жоохон соёолт харилцан адгүй гарч ирсэн. Өөрийнхөө практикаас болцсон уу, хөрсний тухайн үеийн одоо тэгштэрлэгээ боловсруулалтын чигний хангамж янз бүрийн бас болсон баг. Харилцан адгүй жоохон юм гарсан. Тэгэл одоо дими арай хямдыг бодож гумат нэлийн хийсэн 2 удаа гад 2-оос 3-аар 2 удаа дагч хийлээ. За мэдээж одоо өвчин хортонтоо тэмцэх бодисуудыг хийсэн, урмал хамгааллын бодисуудыг хэрэгжсэн. Ингэсний үр дүнд яг хөө тэгээд ингээд нэг иймэрхүү байдалтай. Тэгээд ер нь Улаанбаатарын одоо ганц төсвөртэй хэлхийн ялдамд энэ жил ерөнхийдөө бүхэлдээ ер нь манай зарим одоо сайн бас цагаагаар харьцангуй арай бороо биднээс илүүгээсэн сумч гисэн өгөөж нь борооны үр шим өгөөж нэг харьцангуй бага байлаа гэж их цоогоор орлоо. Нэг суманд нэг аймагт байтгаа нэг суманд их цоохор энд алаг цоог орсон. Нөгөө талд нь орчход маргааш нь тэр их олон нар гараад байсан нь бол ийм байл шүү дээ. Түүнээс одоо бас зарим аж ахуйнууд манай хушаат бол эхний үед одоо наагураа сайн байлгажсэн, цагаан уруулал хайтайхан байлгажсэн. Ингээд хараад ах сүүлийн үр дүнгээр гарахт бол бас л хүссэн үр дүнд аваагүй ч гэсэн манай Сэлэнг аймаг бол ямар ч байсан балансаа зогцсон 100 мянган тонн ургасан авахар боллоо. Энэ утаалгуудтайгүй сүүлийн үеийн одоо хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого одоо харьцангуй их тогтвортой бас бидэнд их өгөөжтэй. Ер нь хамгийн зөв бодлого бол одоо инхээр сайдын үед
ер нь одоо тэр өөрийн талбайн хэмжээгээр өөрийн одоо тэр хүчин чадлын хэмжээгээр зээл өгнө гэдэг бол энийг хүн алгаж чадахгүй шүү дээ. Би болон 500 хэдэн гата тэр хэмжээнд тохирсон зээл авна. Тэр хэмжээнд тохирсонд над эргэлтийн болон үндсэн өрөнгө байгаа. 5000 гата хүнд байгаа. Тэгэхээр энэ бол жиг туваарлалт. Ингээд энэ дэмжлэг бол бас үр дүнгээ өгсөний үр дүнд харин одоо манай тариаланчд уйхгүй одоо тэр би ихтэл одоо 2 удаа гомат хийсэн тухайгаа ургамал хамгаалалтаа тэмцсэн тухайгаа ярьж байна. Нөгөө хэдмэр мөн олон тэмцэж хэдий ийм байгаль цагуур одоо хүнд байсан ч гэсэн харин одоо зохиургээ 2004 он 2001-2 онд бол 50 хэдэн мянган тонн Улаанбаатар 70 хэдэн мянган тонн Улаанбаатааш авч ирсэн үе 2 удаа биш шүү. Харин энэс өмнөх одоо 20 жилд бол их сайхан байсан. Ийм жил болж ингэж өнгөрч байна гэж. Тэгээд Монголын ард түмний заяа их олон улсын байдал одоо хүнд байна. Улс орны маань эдийн засаг улс төрийн байдал хүнд байгаа энэ үед одоо бас чарн харьцангуй бас одоо идэх хоолныхаа нэг 70-80% одоо авчгаад байгаа ийм баланс гарч ирж байна. Нэг 100 мянган тонн муудах юм. Тийм учраас энэ жилийн хувьд ийм байгаль цагуурын нөхцөлтэйгээ уялдуулж үзэхэд бол харьцангуй байгаа байна л ингэж л ойлгож байна шүү дээ. Энэ их гантай ийм одоо эрсдэлтэй үед тийм. За нэгэнт одоо тантай уулзсных та бас энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд бас залуучуудтай одоо эн чинь баг өвөө аав тэгээд хүү гэдэг ингээд 3 үеийн тариаланчид үүсч идэв. Хүмүүс зариулаад бас зарим нь шантраад орхиж байгаа ч харагдана. За зарим нь бас тэгээд сэтгэл зүрхээ зариулаад тууштай бас ингээд зүтгээд байгаа. Тэгээд яг энэ салбарын талаар бас залуучуудтай зөвлөгөө өгвөл. Та бас их зөв хэлж байна. Яг л одоо зарим нь шантраад гарч ийн, зарим нь орж ийн гэдэг. Тэгээд дээр нь та нэг сайн хэллээ шүү дээ. Одоо 3 дахь үе нь одоо ороод байна. Натын 60 жил яваад. Яг л тийм байгаа. Ер нь одоо зүгээр дэлхийд ч байдаг, Монголд ч байдаг. Газар тариалан тариад одоо газар тариалангийн үйлдвэрд ажиллаад одоо дэлхийн тэр бомтуудны игнэнд орсон хүмүүс байдаг юм байлээ л дээ. Монголч тийм байдаг. Яг уу одоо нэг хамгийн сайхан тогтоо сайхан доктортой урагс авж байгаа газрууд сайхан одоо хүний одоо байдаг сайхан байранд байж байгаа зундаг унаг авнж байгаа жишээл болгон үйлдвэрлэлээ хийж байгаа энэ сайн хэрэг юм байна. Тэгэхээр уул салбар бол хүссэн ч хүсээгүй ч байгаль цагуураас услгаатай байсан ч бас хамаардаг ийм салбар. Тэгээд таны хэлдгээр бол энэ салбарт үнэхээр тэр сэтгэл зүрхээ өгсөн тэр тэр аав тэр зээл одоо орж байгаа. Яг л энэ бол харагдیں۔ Ер нь одоо эн чинь Атрийн одоо 4 дугаар 3 дугаар аяны зарлахаас өмнө бол үндсэндээ одоо улсууд бол нэг хэсэг тэрнээс өмнө нэг хэсэг залуучууд орж ирсэн. Энд нэг бизнес харагдаад одоо нэг жоох юм хийчихэл их юм авчин шиг харагдаад тэгээд одоо хүнд үе болж явах үед бол Атрийн 3 дугаар аяны төгсгөлөөр бол нөгөө хөрөнгө оруулсан залуучууд маань явчихсан. Харин 3 дугаар аян зарлаад баярын засгийн газар зарлаад тэгээд одоо 97-98 оноос эхлээд урагс аваад эхэлсэн чинь дахиад олон сайхан залуучууд өнөөдөр Монголын одоо гол одоо бас том одоо компаниуд MC шиг тийм үү одоо олон том компаниуд бас орж ирж манай салбарт орж ирсэн. Энэний үр дүнд бол одоо бас хөрөнгө оруулалт нэлээд орсон. Тэр 3 дугаар ингээд одоо өнөөдөр бол манай газар тариалан бол дэлхийн одоо хэмжээний техникийг хэрэгжилж штэ. Тэр хэмжээний технологи л хэрэгжилж байна. Манай байгаль цагуур нь өөрөө тэр технологи хэрэгжилсэн ч их айхтар эрсдэлтэй. Тийм учраас таны хэлдгээр бол одоо залуучуудаа хандаж хэлэхдээ энд одоо их ашиг олж одоо за зүгээр бүхэн тэр өмнө болно гэж бодохгүй л багтаа зүгээр их ашиг олно гэдгээсээ илүү хүн ардаа одоо хүнсээр хангах тэг өөр их сайхан ажил шүү дээ. Одоо яг одоо энд би нэг 50-60 тонн удаа хороос мөнийг би идэхгүй Монголын ард түмэндээ одоо хүнсэнд нь өчүүхэн одоо боловч үр дүн одоо өгч байна. Дээр нь одоо энэ 30 тонн аравс байна гэд би нэгөр цус хийчихгүй. Ингээд одоо бодохоор бол хийж байгаа ажил маа сайхан. Тэгээд нэг юм тариад олон үржүүлж авна гэд ингээд бодох юм бол энэ салбар өөрөө тийм их буянтай салбар шүү дээ. Шатаж байсан ч, хожиж байсан ч, ургас ариун байсан ч ийм салбар. Тэгээд одоо эзлийн хувьд жаахан хүндхэн зарим одоо аж ахуйнууд бол бас нэлийн зээлмэл авчихсан жаахан бас хүндрэл байхыг бол үгүйсэхгүй. За мань мэтийн бол яг олон жил явсан тэгээд нэг ганц жилийнхаа эрсдлийг бол их баг хэмжээгээр даах бах. Ингээд цаашаа үргэлжлээд явна. Тийм учраас энд бол нэлийн тийм бүр сэтгэлээ өгсөн тууштай, туйлбартай ажиллах хүмүүсийн цөөн үлдээд байгаа. Тэгээд одоо болсон хүчний бодлого, улс орны эдийн засгийн байдал, болсон хүчний бодлогыг авч яваа байдалтай холбогдоод ер нь салбар болон болсон хүчний дутагдaltaй байна. Тэр тусам манай салбарт бол ёстой сэтгэлтэй эдэнд үлдээд байна шүү дээ. Таны хэлдэг одоо би ихт одоо 73 4 хүрч ийн одоо нэг
зээ хүмүүс одоо 2 жилийн дараа төгсч ирнэ. Тэр үнд нэг чихийг натгуулаад өгчих. 200 одоо ирээл хөрхийн одоо ингээл хараад одоо бидний бас нэг өнгөрсөн жил урс гайгуул байсан сайхан авж байгааг нь харлаа. Энэ жил шатж байгааг нь харлаа. Тэгээд ийм л одоо удан дамжсан одоо улсууд үлдэж ийн л дээ. Тийм учраас одоо манай төрийн бодлого энэ болсон хүчний бодлогон дор онцгойлон анхаарахгүй бол хүн болгоны одоо өөр хүүхдүүд нь тэгээд дамжаад явах уугүй гэдэг бол бас өөр асуудалтай. Хүний сонголтууд хүүхдүүдийн сонголтууд өөр шүү дээ. Сонирхол нь өөр бол өөр. Гээд үзэх юм бол манай салбар энэ залуучууд ханд шилхэд эндээс одоо их одоо бизнес хийж их ашиг олно гэдгээсээ илүү их сэтгэлтэй хүн ардаа одоо хангай эрүүл хүнсээр хангай ер нь одоо хийж байгаа үйлс нь хүний төлөө хүний хүнсний төлөө хүн байхад хүнс байд юм байл дээ. Тэгэхээр энэ бол хизээч ямар ч цаг үед одоо хүн далаа дотор бид нар байгаа. Ургуулж чаддаг юм бол зах зээл байна. Ийм бизнес их авах шүү дээ. Хэдэж үлсэх. Тэгэхээр энэ сайхан сонин бизнес руу залуучуудаа хандшлах бол манай энэ газар трейдингийн бизнес их ороороо тэгээд орчин үеийн одоо энд шинжлэх ухааны техник инновацийн бүх одоо шингээх их боломжтой салбар. Одоо цааш нь одоо трактор зүгээр өөрөө яваал одоо өөрөө тэгээд зохицуулаад бүх юма компьютераас удирдах байж идэг ийм одоо техникийн дэвшил ороод ирчлээ шүү дээ. Тэгэхээр энэ салбар бол тэр өөрийнхөө өнөөдрийн одоо 21 дугаар зууны үеийн технологийн одоо олж авсан мэдлэгийг энэ салбарт шингээх ер нь газар тариалан хөдөө аж ахуйг бол хослуулан авч явах хэрэгтэй. Тэр тусмаа энэ төвийн бүсд бол одоо энэ эрчимцэн мал аж ахуй газар тариаланг хослон хөгжүүлж байж хүн ардаа энэ Дархан Сэлэн Улаанбаатарынхаа одоо энэ хүнийг бол эрүүл хүнсээр хангах хэрэгтэй маа. Мал аж ахуйг бид нар ерөөсөө үүсгээгүй. Тэр одоо бусдын аймагуд нь одоо нүүдэлчин мал аж ахуй манай эдийн засгийн гол үндэс мөн. Гарцаа байхгүй мөн. Тэр 16-7 аймаг нь тэр нүүдэлчин мал аж ахуй зардал бага ордог, эрүүл хүнс үйлдвэрлэдэг энэ луг ороод энэ төвийн бүс нь харин энэ эрчимцэн одоо бодлого руу ороод ингээд явах юм бол одоо хүн ардаа эрүүл хүнсээр хангах хэрэгтэй. Дээр нь одоо нэг хүн далаа дотор байгаа гэдэг л бод болсон. Ямар ч хүнс үйлдвэрлэсэн борлохгүй байхын зовлон байхгүй. Манад одоо дахиад яаж хуу өндөг бол гаднаас байнга авж ийн, дахиад нэмах байнга авж ийн. Тэгэл ер нь хүнс ярихт л хөрс ярина. Хөрстэй одоо энэ хэдэн одоо байгаа тариалнчт энэ үржин шимтэй газар чинь дурын газар завханд ч юм уу одоо ховд ч юм уу тариалж болохгүй л шүү дээ. Тэгэхээр төвийн бүст байгаа энийг жаахан одоо нийт газар нутгийн өчүүхэн нэг гарan хувийг эзэлдэг энэ одоо үржин шимтэй хөрсөн дээрээ нэг хөөж хүрдгүй яг илийн бүр бүсрэл. Тэгээ энд одоо энэ үржин шимтэй хөрсийга зөв бодлогоор зөв удирдаад энийг зөв ажлыг гэдэг байгаа энийг энд итгэл сэтгэлээ өгсөн энэ улсуудаа хамтраад ингээд явах юм бол одоо их аятайхан байна л гэж одоо залуучууд болон бус хүмүүстэй хэлмээр. Би одоо бас ингээд яг энэ салбарт бас багасаа л ер нь байсан. Тэгэл тэр үед байсан асуудлууд одоо ингээд үргэлжлээд л бас байгаад байгаа юм шиг санагддгийг. Тэгэл нэг жил болгоно л нэг ингээд будааны үн тэгэл борлуулалт тэгэл за цаг агаараас боллоо шатхуу нэмлээ гэл ингээд байдаг. Энэчлийн хувьд одоо яг ямар асуудлууд хүндрэлүүд бас байна тий. Яг одоо нийгэмд хандаад тий Монголын газар тариаланг нэг ингэчүүлэх гэсэн юм бас тариалахад байдаг л баг. Тий. Та бас их зөв хэлж байна тийм ээ. Одоо ер нь бас намайг одоо бас анхлаа одоо 70 80-аад оны ихээр тарианд орж явахт л бас л үргийн чанар, борлуулалтын асуудал, үүний асуудал яригддаг өнөөдөр яригчл байгаа. Гэхдээ яригдахаас өөрөхгүй юм байл дээ. Ер нь тэгэл нэг асуудал шийдэх дахиад асуудал гарч яадаг. Энэ чинь бол аль салбарт ямар ч асуудалтай да. Тэгээ тэр утгаараа бол ингээл яваад байдаг юм байна. Одоо бол харьцангуй одоо техникийн хангамжуулал их сайн болчихлоо шүү дээ. Одоо дийлерүүд гарч ирээд өөрсдийнхээ одоо хэмжээ дамжаандаа таарсан техникээ сонгодог болчихлоо. Нэг асуудал энэ бол бас аваа шийдэгдээд яваад байна. Хоёрдугаар асуудал гэх юм бол одоо техник нэлийн шийдэгдээд ирэхээр технологи нь бол бас аятайхан болж байна. Гэхдээ нэг ам дамжсан технологи яваад байна шүү дээ. Одоо компани болгон одоо 500-аас дээш манай тариалангийн хуулийн дээр шүүж байгаа агрономт тавих хэрэгтэй. Эн чинь бүхлүүдийн шинжлэх ухаан. Тэгэхээр одоо бол ингээд харилцан ажиллаг бол одоо яг бие биенээ дамжаал нөгөө турштай механизжуулагч туршлагатай одоо хөдөлмөрийн одоо сайшуудаас дамжиж одоо бас яваад яг тэрийг өөрөөрөө гараараа мэдэрч хийж байгаа нь бол харьцангуй багван шүү дээ. Тийм учраас энэ салбар бол одоо нэлийн миний одоо ойлгож байгаагаар бол тэр шинжлэх ухаанаар одоо амьсгалсан шинжлэх ухааны одоо ололт амжилт инновацийг шингээгээд ингээл одоо явхад тэр засгийн бодлого шийдвэр бол их хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Тэгээд өнөөдөртөө сая та хэллээ энэжлийн хувьд бол харин нөгөө түрүүн би өмнө хэлсэнчлэн одоо бас зээлийг цог хэмжээгээр
болцоо боломжоор өгсөн учраас нэг мөнгөөр дутсангүй төр засгийн бас одоо хөрхий бодлогын үр дүнд шатхуун ар нэг дутсангүй харьцангуй гайгүй байна. Тэгээд дээр нь одоо энэ жил нэг будааны ургас тааруу. Тэгээ ер нь гантаа жил чинь гарсан будаа сайн байдаг шүү дээ. Нөгөө шалгарал байгалийн шалгарал байдаг. Тийм учраас одоо гарсан будаа маань ингээ борлоод одоо харьцангуй бол борлуулалтанд нэг тийм одоо зовоос юм бол алга байна. Үнийг бас их хогоонжгээр нэмсэн байна. Тэгээд би бас гурилынхандаа талах жаа гурилынхан ч гэсэн одоо бодох хэрэгтэй. Бид нар ч одоо түрүүн дээр одоо нөгөө гайлын татвартаа будаа гурилын татвартаа болоод гурилч гэдгээс илүү тариалжлыг л одоо гүйлэн шүү дээ. Одоо та бол нэг гүйжээс үний нэг байна шүү дээ. Одоо бид нараас холбоогээд цуг ажиллаад одоо ингээл энэ будаа тэглэхийг одоо нэлийн эсэргүүцэлсэн тэрийг одоо тэгэлснээр болоод нэг хариуцлахгүй төрчийн одоо шийдвэрээс болоод энэ жил бол үндсэндээ ханхуйлаа шүү дээ. 40-50 мянган тонн улаан будаага тарьсан бол заавал Оросоос одоо 100 мянган тонн будаа гоохоор үлээ шүү дээ. Тэгэхээр ийм эмзэг салбарт одоо манай улс төрчид бол одоо буруу бодлого явуулахаар ямар одоо халгаатай гэдгийг л одоо харуулж штэ. Одоо манай амар өслөн дарга бол зүтгүүсээрээ л одоо манайхны үгийг сонсохгүйсээр л ингэж хийцэн тэгэл одоо ийм юм болж байна. Тэгээд баяр одоо ерөнхийдөө болоод сайд болоод хойноос гурилгуйжсэн. Харин одоо зандан шатар нэм дараагийн хин нэм гуйх нь гэхдээ баг гуйх нь. Ямар ч байсан одоо дараа оны 3 сар хүртэл бол идэх юмтайгаа байх нь шүү дээ. Тэгээ улс орны байдал маань ягаа вэ? Тэгээ дараа намар хүртэл идэх юм бол 100 тонноор дутах шинжтэй. Тийм учраас энийг одоо төр зэсэг хинж байсан одоо бас энэ дээр анхаарах ёстой гэж. Ийм л юм одоо хэлмээр шүү дээ. Ер нь хоол хүнсээ хүнээс гуугаад тэр хүн шиг готом шиг байхгүй шүү дээ, тийм ээ. Технологи тийм. Үндэсний аюулгүй байдлын чинь одоо гол нэг аюулгүй байдал нь хүнсний хангамж аюулгүй байдал. Альч төр засгийн газар бол хүн ардаад эрүүл экологийн хүнсээр хангалттай байгаа шүү дээ. Тэр ч утгаараа альч одоо улс бол өөрийнхөө үндсэн таримл болсон одоо таримлдээ бол тэр хүмүүс одоо манай нийгмийн масс одоо бас их буруу ойлгоод байгаа юм л да. Энэ тариаланчдгаас одоо нэг үнгүй юм аваад нэг зээл аваад байдаг гэж. Энэ чинь өөрөө тэгдэг ёстой. Бид нар Оростой өрсөлдөхийн бүр ямар шарга байхгүй. Тэр чинь одоо сая тонн улаан будаа авдаг айл нэг талаас. Нөгөө талаас байгаль цаг уур нь их одоо боломжтой. Манайх шиг юм эрсдэс одоо биш шүү дээ. Тэр чинь хур бороо ордог цагтаа ордог. Канадаа нэг одоо бүсд орчин л гэдэг. Канад бол 5-6 сард бороо орчдөг байхгүй юу? Яг улаан будаан тэр буталтын үед түүнээс хойш үед нь бороо ороод байдаг. Тэгээ манайх бол ийм эрсдэс учраас тэр чинь тэр төр засгаас дэмжлэг нь асар өндөр. Асар өндөр. Одоо Япон бол цагаан бодоондоо дэмжлэг өгдөг. Япон солонгос. Хятадууд бол мөн улаан будаа цагаан будаа дэмжлэг. Оросууд бол ялгаан бол улаан будаа дэмжлэг. Бүх газар өгдөг. Тэгээ бяданд ямар дэмжлэг өгч вэ? Төр засаг маань өгч байна. Энэ зээл гэдэг нь бол яг төр засгаас зээлийн хүүгийн зөрүүг нь одоо төр засаг маань өгөөл. Тэгэл бяд бол бусдын адил зээл аваад тэрийг төлөөл явж байгаа. Ийм л усуу. Түүнээс бид нэг тийм илүү мэдээл одоо ягаагүй тэр зээл өгч байгаа гэдэг нь л одоо хөнгөлтэй зээл дандаа авлаа гэдэг авахгүй байхын арга байхгүй шүү дээ. Бид нар чинь 1.3 жилд орлого олдог шүү дээ. Энэ жил уран шээ хийгээд дараа жил тариад дараа намар одоо ургас аавна гэхэд 1.3 жилд бизнес хийж байгаа хүн чинь одоо зээл авахгүй арга байхгүй шүү дээ. Том иргэнэлтэй хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Тэгээд нэг талаас нөгөө талаас тэгээд одоо бас манай тариаланчд бол хүн ардаа бодоод одоо бас нийгмийн массыг бодож одоо бид тариагаа бол бас одоо гарсан зардлаараа хангалттай ашиг нэмээд зарахгүй байгаа шүү дээ. Яг үнэ. Мөн үү? Заримдаа. Тий. Заримдаа баг одоо тэнцүү балаас тий гаргасан зардалтаа тэнцүүгээд зааж. Доогуур өдр өгцөн тохиолдол байлаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо үйлдвэр явах тийм учраас манай нийгмийн масс бол ойлгохтой цөмөрөө эрүүл экологийн хүнстэй байхын тулд одоо бас энэ тариаланчдыг нэг л их одоо төр засгаас юм нэгсэн гуйсан авсан гэж бидний бодхоосоо илүү манай байгаль цаг уурчны өөрөө юм аа. Зарим нь одоо булчимгүй улсууд хэлдэг. Энэ тариа тарьж яхаар шууд энэ газар тариалангаа устгаад худалч авч явуул яадаг гэж. Тэг 1-2 жилдээ бол хямдхан үнээр хөдөлөх байх. Тэгээд юу ч хүү болоо сөнөөд ирэхийн цаг нөгөө үнэ нэмнэ шүү дээ. Гэхдээ одоо энэ шатхуун хаадаг шиг. Яг шатхуун шиг одоо дахиад улаан будаанд юм болчихлоо яах вэ? Цахилгаан тасалдаг шиг тэгэл улаан будаа өгөхгүй болдгоо яах вэ? Сандаг тариаланчд нь байхгүй шүү дээ. Тэгэл ийм юм байгаа. Тийм учраас одоо манай нийгмийн одоо масс бол ойлгохтой бас бидний их хүндэлтэй хандаж ойлгох ёстой. Төр засаг маань яг үеийн төр засаг анхаардаг. Гэхдээ цогц байдлаар анхаарах сүүлийн үед одоо бас одоо манай хүмүүс бол бас цогц байдлаар нь харах гэж ингэж л оролдоод байгааг бол би одоо энэ сайдыг бол яг өмнөх сайд болгоно л одоо сайхан ургас авах сайхан л одоо хүнсээр ирүүлсээр хангаал байсан. Гэхдээ бодлого нь цогц байгаагүй зарим үед өрөнд нөгөөд зарим үед нь шатхуу өгөөд салаад байсан. Одоо бол харин бүр малаж хуваазар дээр нийгмийн 200-аас мөн
Сая одоо нэг одоо шон өглөө бас л сууд одоо зүгээр нэг айлынхаа нэг модон хашаа тэр гэр ороод хашаа барих юм шиг бодоод байсан. Биш тийм чинь мал тариа хоёр багтгаа байгаад би одоо аймгийн хөдөө аж ахуйн дарга байсан хүн анх би одоо 97-оос 99 онд би аймгийн ерөнхий инженер байлаа. Тэгэхэд Сэлэнг аймаг 320 мянган тонн толгой малтай тарьдаг талбай нь бол мөн жил бол 300 мянга тарьдаг байсан. Өнөөдөр нөгөө мал нь 3 дахин өгөөд сая 600 мянган толгой малтай болчихсон тарьдаг талбайны жил. Тэгэхээр мал тариа хоёр багталцахгүй шүү дээ энэ нутагтаар чинь. Тэгэхээр энэ үржил шимтэй тэр хөрс ургадаг, тариа ургадаг одоо боломжтой хөрстэй энэ газараа одоо малын тоогоо харьцангуй багасгаад ичмтэй ер нь социализмд бол манай ч одоо сайлын механизм үйлдвэрүүд фермүүд байлаа. Хоньны аж ахуйч одоо нарийн нэрвтерноос одоо хоньны хэд хэдэн шинэ одоо үйлдвэр гарчихсан хангаа, ерөө, орхон тэгээд өхөр нь одоо фермч ийм л байсан. Энэ үед бол багтаад байсан. Тэгээ одоо багтаж шингэхгүй байна. Тийм учраас би бол малчтай хэлээд байгаа шүү дээ. Та нар маань 10 одоо өхөр малж яхаар 2 өхөр аваад одоо маллуул хөдөлмөр зарцуул ямар уу? Эдийн засгийн хувьд ямар уу? Бэлчээ тижэл нь ямар уу? Тарианчтайгаа зогсон ямар уу гэд ингээд энэ бодлогыг өнөөгийн бас манай үндэсний аж ахуйн юм явуулж байгаа учраас их талархалтай байна л гэж харж байгаа. За баярлалаа. Бидэнтэй ярилцахад зөвшөөрөл өгөөд өнөөдөр бидэнтэй үзэгчдээ бас яг өнөөгийн байдлын талаар үннийг илтгэж сууж байгаа танд бас баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Ариун өх ургац аваарай цаашааштай тэгээд эрүүлгийг сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Дараа жилийн наадам давгүй холч байна, бас ойрхонч байна. Мэдээж хэрэг ашдын билгээс амны билэг одоо энэ жилийн нэг их даваад бол нөөц чигээр сайхан боллоо. Сүүлд их бор орлоо шүү дээ. Одоо сая би нэг шонгоо суулгасан 60-70 сая метр шигтэй байна. Тэгэхээр энэ бол дараа жил бас одоо урус авахын нэг октор нөхцөл гэж нэг талаас. Нөгөө талаас танаа хамт олонд их талархлаа. Тэгээ мэрэгжлийн хүнтэйгээ бас нэг юм нэтлээ үзэл бодол нийлдэг одоо хүнтэйгээ ярих бол таатай байлаа. Баярлалаа. Та бүхний амжилт, ажилд амжилт хүсье.